МЭГ судалгааны байгууллагын 11 сарын улс төрийн барометр ерөнхийлөгч ерөнхий сайд улсын хурал болон эрх баригч намуудад иргэд идэхэ болсныг батлан харууллаа. Тухайлбал сонгуулийн насны 750 иргэнээс төвөр судалгаа хийхэд Монгол улсын ерөнхийлөгч Баттулгад иргэд 10 ононоос 7.1 оноо өгчээ. Иргэдийн ерөнхийлөгчд өгсөн үнэлгээ хамгийн ихтэй 9 дугаар сард 7.6 хүрч байсан бол 2 сарын хугацаанд хөө 0.5 оноогоор буурсан байна. За энэ үнэлгээнд ерөнхийлөгчийн удаа дараагийн хориг болон цаазын ялэг сэргийг санаачлага нөлөөлөөгүй гэж судалгаанд тусгажээ. Нэгдүгээрт тодорхой хэмжээгээр буурж байгаа. Энэ цааш ч гэсэн тодорхой хэмжээгээр буурах байх. Маш их хөөсрөл байсан. Ерөнхийлөгчөөс маш том хүлээлт байсан. Тэр нь бол одоо манай эрх зүйн тогтолцооны хувьд бол бүрдэх боломжтой ч юм хүлээж байгаа, боломжгүй ч юм хүлээж байгаа. Одоо нэг энэ хүн гараад ирвэл бүх юм шийдэгдчихнэ гэсэн хүлээлт иргэдийн дундад их байсан. Тэр бол одоо ерөнхийлөгч бол хэн байсан ч үл хамааран хийх боломжгүй хүлээлт ч гэсэн маш их байсныг тодруулах хэрэгтэй байна. Тэгэхэд бол энэ хоригуудын нөлөө ерөнхийлөгчийн рейтинг өсөж буурж байгаад шууд нөлөөтэй биш байх. Энэ бидний таамгаар бол энэ бол одоо хөөсөл буурж ийн гэсэн үг. Дараагийн дугаарт улсын хурлын үйл ажиллагаанд иргэд хамгийн бага буюу 3.7 оноо өгчээ. Улсын хурлын үнэлгээ оргил үедээ 8 дугаар сард 4.3 хүрч байсан бол сар тутмын хүү буурсаар байна. Түүнчлэн ерөнхий сайдаар томилогдоод 2 сар гаруй хугацаанд хүрч байгаа хүрэлцгүүд иргэд маш хангалтгүй буюу 10 ононоос 3.9 оноо өгчээ. Түүнд итгэх итгэл оргил үедээ 4.7 хүрч байсан бол сарын хугацаанд хүү буурсан байна. Цаашид иргэдийн бодит орлого нэмэгдэхгүй хямрал үргэлжилсээр байвал ерөнхий сайд болон улсын хуралд итгэх итгэл сэргэхгүй гэх таагүй төсөл харагдаж байгаа юм. Яг одоо ямар шийдэл хийх үү? Яг яаж одоо энэ эдийн засгийн нөхцөл байдлыг яаж сайжруулах вэ? Юу хийх үү гэдгийг бол яг тодорхой мэдээлэл бол одоохондоо бол гараагүй байна. Ийм тохиолдолд хөрвүүлсэн засгийн газрын үнэлгээ бол цаашид бол одоо сайжрахад бол боломжтой одоо эргэлзээд магадлал бага байгаа. Тэгэхээр дахиад хэлээ ялангуяа гүйцэх засаглалын засгийн үнэлгээвэл одоо эдийн засгийн нөхцөл байдал муу байгаа тохиолдолд сайжрахад хэцүү. Түүнчлэн улс төрийн 2 том намын хувьд ч иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй байна. 11-р сард ардчилсан намд иргэд 4.5 оноо өгсөн бол Монгол Ардын намд 3.8 оноо өгчээ. Нэн яралтай иргэдийн итгэлийг сэргээж хамгийн багадаа 6 оноо хүрэхгүй бол 2020 оны сонгуульд ардчилсан нам болон Монгол Ардын нам аль аль нь ялалт байгуулах боломж байхгүй гэдгийг судалгааны дүн харуулж байгаа юм.